сайн байцгаана уу. Монголын үндэсний малчин телевизийн цэнхэр дэлгэцийн өмнө ширтэн суугаа эрхэм хөндөд үзэгчид энэхүү саруу сайхан танхим Өмнөговь аймгийн хөгжим жүжигийн театрын энэхүү саруу сайхан танхимд өрн зодогдож хорон цогдож энэхүү наадамд оролцож байгаа эрхэм хөндөд оролцогчид дэмжигчид үзэгчид та бүхнийхээ энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр энэхүү уралдааныг маань Өмнөговь аймгийн Сэтэргийн хамгийн газар өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк ерөнхий ивент итгэгчээр оролцож зааман энэхүү Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчид үйлдвэр албан газрууд мөн ивент итгэгчээр орж ажиллаж байгаамаа. Ерөнхий ивент итгэгч өсөлттэй Өмнөговь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар. Одоо нэгдүгээр шатаад авчих юм бол цаашаагаа бас бодсон юм байгаа. Гран-при авчих юм шүү. Тэрийг бас сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь одоо нэг альва зүйл чинь нэг юм юутай байдаг штэ. За нэг тактиктай байдаг штэ. Эхний шатанда тэрийг ингээд өөрийнхөө ур чадрыг таниулаад, хоёр дахь дээрээ бүр ахиулаад, гурав дахь дээрээ одоо гала тоглолтын дээрээ хин гэдгээ ингэж харуулж гран-при авах гэдэг ш. Тэрийг ер нь төлөвлөсөн байгаа юу? Ерөнхийдөө бол төлөвлөсөн, бэлдсэн юм байгаа. Хин ардан дасгалжуулаад байна. Одоо манай зөкссөн сумын соёлын дөрвийн айлчиртай даваад ирж аваад гэрэл гэж өгсөн маань бидрийг бэлдсэн. Тэгээд 7 өдрийн бүрэлдэхүүнтэй энэ тэмцээнд оролцож байна. За ингээд эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ Монгол үндэсний малчин телевизийн зохион байгуулж байгаа Өмнөговьчууд дуулж байна. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнээ та бүхэндээ дахин танилцуулъя. Ингээд Монгол улсын ардын жүжигчин Самиягийн ган зэрэг Сабамын шүүгчээр Өмнөговь аймгийн хөгжим жүжигийн театрын дарга Монгол улсын гавьяа жүжигчин Төмрийн Батсайхан Заман Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Аваасрынгийн Эрдэнэ тонголог ингээд та бүхнийхэн өмнө дараагийн оролцогч залуу оролцогчийг та бүхэндээ өргөтөн таатай байна. Энэ залуу оролцогчийг бас багархан хэлэхэд дөрвөн үеэрээ маш удмын ийм авьяаслаг залуу хөрөлцөн ирсэн байгаамаа. Ингээд Өмнөговь аймгийн цогц цэцгийн сумаас оролцогч Алтан цэцгийн мегмар сайхан маань та бүхэндээ хонгор нутгийн төмөндөө хэмээх сайхан дууг зориулж байна. Та бүхнийхээ өмнө мегмар сайхныгаа урьж байна.
Өөрөд энэ дуугаа сонгосон юм дөө? Тэгсэн. Хүн санал болгосон уу? Өөрөө сонгосон. Өөрөө сонгосон уу? Хиний дууснаар энэ панограм нь бэ? Өөртөө юу энэ хэрэг? Ер нь бол энэ хэрэг нэг дуурай ажил дуулчих шиг боллоо тийм үү? Би бол чамайг буруу дуугаа сонгосон юм болов уу гэж бодож байна. Буруу дуугаа сонгочлоо л гэж бодож байна да. За, ганц зэрэг шүүгч. За. Харин би бас яг тэгж бодоод л байж байна. Нэлээд эхний хоёр бадаг бол ялангуяа маш их өнгө алдалттай. Дуулаа сүүлийнхаа бадаг дээр харин сайхан өнгөндөө хүрээд ирж байна. Тэгэхээр жоохон бэлтгэл муу байна. Өөртөө итгэл жоохон сул байна. Эхэн дээр. Тэгээ сүүл рүүгээ жоохон бие тавираад ирэхээр арай дээр болж ирж байна. Ер нь бол дууны сонголт арай л өөр дуу сонгох байсан болов уу гэж би бодож байна. За баярлалаа. Ингээд мэгмар сайханд амжилт хүсье. Дараа олон уралдаанд бидний залуу хүн оролцсон. Ингээд шүүгчдийнхээ өгсөн зөвлөмжийг дагараа гэж чамдаа хүсэх байна. За, дуучин Эрдэнэ дуусан хонгор нутаг дуугаар оролцлоо. Тэгээд их сандралтай байлаа. Тэгээд өөр хэмжээнд дуусан байхаа гэж бодож байна. Сүүгчдэд дууны сонголт жоохоо буруу сонгоцсон юм бол гэж хэлж байна. Тиймэр устаар бол тажгүй дууллаа л гэж. За ингээд намайг энэ тэмцээнд оролцоход одоо гэр бүл болон найз нөхөд тэгээд Сумар нутаг маань дэмжсэн. Тэгээд дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Голчууд дуулж байна. Уралдааныг маань хамгийн анхлан Монголын үндэсний малчин телевизийн хамт олонд Улсын их хурлын эрхэм гишүүн, Улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга сэт дөрж, санаачлаг гаргаж, санал тавьж, урьж энэхүү нэвтрүүлэг маань өмнө нь Сингэр говьд амжилттай явагдаж байна. Ингээд энэхүү урилгыг хүлээн авч Монголын үндэсний малчин телевизийн маань энэхүү уралдаанаа явуулж байна. Ингээд урилга явуулж Төрлөг нутагтаа, Унган нутагтаа энэхүү уралдааныг зохион байгуулахад хувь нэмэр оруулсан Улсын их хурлын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга сэт дөржтон үдшигчдийнхээ өмнөөс, оролцогчдийнхээ өмнөөс баярсан талархснаа илэрхийлж байна. За мөн түрүүн би хэлсэн цэцэргийн тамгын газар, за мөн Капитрон банк маань ерөнхий ивент тэтгэгчээр оролцож байгаа. За мөн ивент тэтгэгчээр олон компаниуд оролцож байгаа. Та бүхэндээ Хасууд бод компани товчхон танилцуулъя. Хасууд бод компани бол Гамбат гэдэг захиралтай 1995 оноос арьсан гутал хийдэг байжгаад цаг үеэ мэдрээд энэхүү уул уурхай үйлдвэрлэл хөгжиж байгаа нутагтаа 2014 онд Хасууд бод компанийг одоо үүсгэн байгуулж, за ингээд бүтээгдэхүүнүүд нь бол одоо арьс хэрээр олон улсын стандартад нийцсэн ажлын ирсэн байли, нурууны хамгаалтын бүс, гүнийн уурхайн бүс, гагнуурчдын иж бүрдэл, бүрэн хувцас, өвдгөвч гээд олон бүтээгдэхүүнүүдийг дэлхийн стандартад нийцүүлэн хийж, энэ нь бол мэдээж хэрэглэгчдийн одоо талархлыг хүлээсэн мөн энэхүү арьсан бэлийг бүх оролцогчдоо бас бэлэг болгон гардуулж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд Хасууд компанийнхандаа оролцогчид үзэгчдийнхээ өмнөөс баярсан талархнаа илэрхийлж ажлын амжилт хүсье. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. За та ямар дуугаар оролцож байна? Монгол ардын дуу Цэгэл харагддаг. За та ямар дуу дуулах гэж байна? би Монгол ардын дуу Өөрийн нутаг гэдэг дуугаар оролцох гэж. Сайхан дуу. Хаанаас оролцож байна вэ та? Би Номгон сумнаас оролцож байна. Би өмнө Малдаа сумнаас оролцож. За одоо би малдайчуудаа төлөөлж орсон учраас малдайчуудаа баярлалаа гэж хэлье да. Монгол ардын дуу цэнхэрлэн харагдах уул хэмээх сайхан дуугаан өргөн барихаар үлдсэн ирсэн Малдай сумын оролцогч Ухнаагийн насан тогтхыг та бүхнийхээ өмнө өрн залж байна. Угтан авцгаана уу?
За ардынхаа сайхан дууг дуулсан танд баярлалаа. Баярлалаа. Тэгээд хөгжим нь бол одоо сайхан панограм сайхан явсан. За янгинуулаад өхөндөө гэсэн чинь арай доогуур октав доогуур дуулаад явчлаа. Тэгээд өнгөө олж дуулсангүй. Тэгэхээр зэрэг одоо уг нь дээд өнгөндөө дуулсан болвол өстой нэг цэнхэрлэн харагдах уулыг цэнхэртүүлж сайхан дуулахар байлаа. Арай л доогуур дуулаад доод өнгө нь хүрсэнгүй. Аргагүй доогуур дуулахар чинь тэгээд өнгө нь солонгороод болохгүй байна. За би бас ганц зэрэг шүүгчтэй санал нэг байна. Дээд бүтэн октав дор явчлаа л да. Цэнхэрлэн гэдэг өнгөөр явах байсан байхгүй та. За баяр хүргэе. Амжилт хүсье. Өнгөө жахаа алдтаа л гэж байна. Би өөрийнхөө дутагдлыг би зассан. Тэгээ сая оны бэлтгэл мотолоо сайн дуулж чадсангүй. Залуучуу сайхан дуулцгааж байна. Цөмөрөө сайхан дуулцгааж. Би одоо сая юунд оролцохтой. Одоо дараагийн шатанд оролцвол ямар ч хэвээр өөр бэлтгэлтэй орно гэж бодож байна да. Элч дулааныг 100-аас 105 толгой хувьцаат компани. Ави өмнөгөө аймгийн Номгон сумаас оролцож байгаа Мэдгийн Батнасан гэдэг хүн байна. Өөрхөн борлог мороо үндэг толах сахансан 옥션 보러 에지게 온들랭 아사라 саханса одоо насахад ирэхээр улам л уяхан болд юм уу яа дэ ээжийн тухайд бол их сонсох юм да телевизээр та бүхнийхээ өмнө Өмнөговь аймгийн Номгон сумаас оролцогч ардын дууны өвтэйгч Мэдгийн Батнасан гөрж байна. За таныг гөрж байна.
мань нэг юм ардын хөгжмийн цөөхөлдөө дуулсан бол алаад өгнө л дөө. Тэгээ энэ нөгөө нэг бас нэг яг ахын насны хүн нэг бас фонограм заагаад өгсөн. Бас урд хойно орцсон яасан гэсэн чи энэ чи ястаа ясмаагүй шүү гэсэн гинтэй. Ардын хөгжим бол дагаа явчихдаг байхгүй юу? Энэ фонограм чи яс байдаг байхгүй. Тэгэхээр ч маш хэцүү. За шүүгчдийнхээ сэтгэлийг сонсъё. Танд бас баярлалаа. Ер нь бол ингээд одоо та бүгдэд бол одоо орчин үеийн фонограм эднэр бол нэг ерөнхийдөө зохимжгүй. Зохилоо гэхэд тэгээд энэ таны фонограм бол бүр одоо сүүлийн үед энэ техникээр ингээд нэг фонограмуудыг энэ тэндээс хаанаас ч олж авдгийг олж авангуудаа дээш нь доош нь болгож ийн гэдэг ингээд бүр ерөөсөө нөгөө доторх хөгжмнүүд нь дууралтууд нь бүгд өөр болоод хүн дуулахд хэцүү болгоод ингээд орхичиж байгаа юм л та. Яг тийм фонограм болгоод орхичиж л дээ. Тэгэхээр бүр ч хэцүү юм болчих. Тэгэхээр ер нь зүгээр баг хөгжимгүй сайхан зүгээр дээгүүр хар зогсож байгаа сайхан дуулсан бол баг хамаагүй илүү дуулна. За баярлалаа танд. За ингээд энэ бол одоо өвтөгч Номгон сумаас оролцогч Батнасан ах маань байлаа. Хөгжмөд орооцолдоод нэг л олигтой дуулсангүй үннийг хэлэхэд. Гэсэн чи яг энэ оролдоонд оройг зорьсон өөргөө биелүүлээ яах. Сайхан бай. Үнэн тодорхой хэлж байна. Ганцрог ардын жижигчин хэлэхдээ юугаа фонограм чи ер нь олигтой болсонгүй. Фонограм чи л ер нь уруутчлаа л гэж. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. Ер нь намайг яг энэ тэмцээнд орж байгааг манай гэрээ сайн ч мэдгүй байгаа. Ээж нь гадуур ажилтаа байгаа. Гэ манай хүн хөдөө явцсан байгаа. Тэгээд би жуута чөлөөт тэгээ сам сакс болвол ер нь бол спортоор бол бүгдэн гэрэнт хичээлдэг. Миний хоёр багш одоо энд байдээ. Нэг нь Номгон сумын гол Гүнсэнгийн баяр сайхан гэдэг. Нэг нь одоо спорт саксалборт чөлөөтийн яг дасгалжуулагч Отгон цамын ганц зэрэг гэдэг. Хоёр багш маань байдیں۔ Тэр хоёр мундаг багшийн шав. Одоо тэр ганцар багш маань бол одоо өчнөө сайхан шав төрүүлсэн. Тэгээ мундаг багш би одоо хоёр багшаар аймаг бахархдаг. Өмнөг аймгийн Баян сумаас оролцогч чөлөөт жудо бүхийн 1-2 дугаар зэрэгтэй аймгийн 12 удаагийн авраг мөнх жаргалын Бямб далаа юм аа. За Бямб далаагаа өрөө. Цагаас
яг ээжтэй зориулж байгаа миний ээж яг Бухимбод 11 жил болж байгаа. Ээжтэй зориулж энэ тэмцээнд орсон байгаа. Панграм юм уу те. За би түрүү бас алдаагүй байна. Бяртаа юм аа. Бяртаа гэвэл бяртаа юм аа. Тэгээ миний дөө баригдтаа бяран дээр мэгтэй байсан бол улсын аврал болох байсан баха. Би тэгж бодлоо. Тэгээд сутаа гээл баруун дэшээ гараад явчихаар ган зэрэг шүүгчүүд их дуртай штэ. Манай тоггос сумын сутааг магтаад байна гээл ингээд тэгдэг байхгүй юу. За ган зэрэг шүүгчийнхээ сэтгэлийг сонсъё. За дүүдээ бас амжилт хүсье, баяр хүргэе. Тэгээд өнөхөр манай Тамирчин урлаг спорт хоёр бол бас яг нөгөө зүрх сэтгэл хүчтэй байж иж амжилтанд хүрдэг. Энэ дээр нэг жоохон замбраа муутай дуулаад байна л да. Энэ дээр бэлтгэл дутуу ч юм уу. Эсвэл бярдах юм дээр бярдчаал. Ерөөсөө нөгөө чи эрингэн дээр гараад огцом тесрэлттэй мэх хийдэг, хүч гаргадаг. Яг тэргээрээ дуулаад байна л да. Дуу дуулна гэдэг бол өөрөө амьсгааны урлаг. Бүх морч гэсэн бүгд л яг амьсгаан дээр тулгуурладаг шүү дээ. Одоо мэх хийхэд ч гэсэн хоёр амьсгааны хооронд л мэхээ хийж л авахгүй бол хоцордог шүү дээ, тийм үү? Тэгэхээр яг дуулна гэдэг чинь амьсгааны урлаг байдаг. Би бол чамайг дууга буруу сонгоцсон болов арай нэг жоохон хоолоо шаардсан том диапазонтой дуу сонгосон бол чи энэс гоё дуулах байсан болов гэж би бодож байна. Тэгээ манай инхцүүл гаяот чи их намжирд дуулдаг штэ. Их нэм нандин намжирдж дуудаг. Тэгээд энийхөө ижигээ бодож хайрлаж энэс хойш дуулаараа за юу. Зөөлөн дотгошоо гадагшаа гавш дотгошоо дуулж сураараа за. За. За баяр хүргэе. Тэгээд уг нь нөгөө энд нэг хүн л бичлэг хийгээл уг нь нөгөө микрофоноо ингээд уг нь тохиодлох шиг гэсэндээ тий. Тэгээ энийг анзаарсан нөгөө юу уг нь бол зөв хэлээд байгаа байхгүй нөгөө дээд өнгөн дээр чи нөгөө микрофоноо жоохон зайтай барихгүй хитрхи ингээд ам дээрээ тулгаж барьчаад нөгөө амар тийм тас гээд амар чанга дуурайд байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө дээд өнгөн дээр бас яг гүйцэд бас сайн хурж чадахгүй ингээд дуулаад байна л та. За амжилт хүсье. За. За баярлалаа. За баярлалаа Бямтлаадан амжилт хүсье. Хоолойны жоохон өндөр бэлтгэцтэй дуу байсан юм уу? Дуугаан жоохон буруу сонгоцсон юм уу гэд тэгсэн. Тэгэхээр нөгөө яг шүүгчнэрийнхээ хэлсэн юуг л биелүүлнэ л гэж бодож байгаа. Хэрвээ 2 дугаар шатандаа орчих юм бол. За нийт намгын сумынхаа 100 олон, Баяа сумынхаа 100 олонд бүгдээрээ эрүүлэн саруу сайхан байж сайхан аваржаад сайхан зунтай золгоорой л гэж хэлээ да. Тэгээ нийт хамт оролцож байгаа уран бүтээлчид найзуудаа бүгдэнд нь амжилт хүсье. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Энэ хуралдааныг маань ивент тэтгэж байгаа Solid Partners Group компани нь бол одоо Монгол тэмээ төслийн хүрээнд байгуулагдсан Campbell брендийн ингийн сүм бүтээтгүүнийг боловсруулах үйлдвэр нь одоо Өмнө Говь аймгийн 70 задран суманд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд Campbell брэнд нь Монгол улстай анхдагч гэдэг ингийн сайлын фермийг үүсгэн байгуулсан. Зам малчтаас одоо тогтмол сүү цагаан эдэгийг авч одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг ийм компани ингээд Solid Partners Group-ийн хамт олонд одоо оролцогч нар үзэгчдийнхээ өмнөөс баярсан талархснаа илэрхийлж амжилт хүсье зэмөрөө. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense.
сумаас оролцож байгаа Гантүмрийн сар уу байна. Энд тэгтээ хань нэрсэн болов. Хань нас үзэн штэ тий. Хань нөр хөвгдүүд арайх ирж амжааг байна. Тэмцээнд оролцлаа гэсэн чинь хань нь ер нь юу гэж хэлээд өдөө? Өдөр амжилттай сая оролцоод ирээрэй л гэсэн. Тэгээд амжилт хүсье. Тэгээд цаашдаа шалгараа явах юм бол маргаашнаас ирэх ухаа. Дэмжих ухаа манай. Хань нарын даана гэсэн үү? Тэ ард дагаад үлдсэн. За тэгвэл одоо ингээд ийм гоё театртай тий аймагаараа бахархаад бас театрынхаа энэ тайзан дээр одоо анх удаа гарч байгаа хэдий ч гэсэн өөртөө ихтэй, зоригтой. За тэгээд дараагийн шатанд тэнцээд чадвал тэгээ гран при хатгах юм шүү дээ. За баярлалаа. Хичээнэ. За хоёулаа нэг амжилт хүсээд нэг алга авсарчих уу. За. За амжилт. За. За. Өмнөговь аймгийн цогццгийн сумаас оролцогч Гантүмрийн Саранхүү Ханийн сэтгэл хэмээх дугаар оролцож байна. Таныг урьж байна. За баяр хүргэе. Маш сайхан дуулж шүү. Яста сайхан дууллаа. Иймэрхүү уянгийн сайхан дуу сонгоод дуулахад бол дараагийн шатанда дууга сайхан сонгочих юм бол ер нь л маш сайхан дуулж байна. Баяр хүргэе. Жохон амьсгаа болвол угаасаа сүүлийн мөрний төгсгөл эднэр дээр бол амьсгаа чин арай хүрхгүй тийм байна. Энэ бол бас жоохон бие барилт сандрал жоохон байгаа болов гэсэн бодол байна. За Саранхүүдээ баяр хүргэе. Баярлалаа. Мэргэжлийн сургуульд сурж ирсэн үү? Үгүй. Огт сураагүй юу? Үгүй. Чи сүрхий амьсгаатай байх юм?
тавилдсан гэмээр те. Баяр хүргэе. Ёстой сайхан дууллаа. За Саранхүү дууны сонголтыг бол зөв хийсэн байна уу? Ингээд энэ дуу чи өөрөө ингээд хөгжим нь эхэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт л хөгжим нь эхлэнгүүт л өөрөө ирэхгүй ингээд тэр хөгжим рүүгээ ингээд ороо явчихмаар юм шиг тийм амар гоё эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ чи өөрөө ч гэсэн бас дуундаа бас зах хэмжээгээр орж дууллаа. Ханийн тухай энэ Бацхгүй ардын шүгшний дуулсан сайхан уран бүтээл. Амжилт хүсье, сайхан дууллаа. Баярлалаа. За баяр хүргэе. Саранхүү маань ямар ч байсан ихний шатаа амжилттай давлаа. Дараагийн шатанд нь амжилт хүсье. За дууган дуулаа шүүгчнээс гоё сайхан урмын үгийг сонслоо. Тэгээд дууган дуулаа гараад ирсэн. Баяртай байна. Тэгээд нийт оролцож байгаа малчтаа амжилт хүсье. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Ааве мандлаа самаас оролцож байгаа. Батэрдний энхэрдний юм байна. За ингээд Өмгөв аймгийн Мандал овоо сумаас оролцогч Батэрдний энх эрдэнэ маань Алтан хундаг гэж дууг дуулна. Энэ маань мэдээж одоо өвөр монголчуудын бас сүлд дуулал болсон дуу байх. За ингээд энх эрднийг тайзнаа өрж байна. За ер нь бол яг л өөртөө таарсан дуугаа зөв сонгосон байна. Яг л өөрөө зөв сонгосон байна. Өөрөө чинь хоолойны өнгө тэгээд материал, дефицон тэрэндээ бол яг таарчихсан дуугаа сонгоцсон байна. Баяр хүргэе. За баярлалаа. За дараагийн тэмцээнд амжилт хүсье.
уралдаанд нь. За энэ Эрдэнэтэй баяр хүргэе. Ястал нэг нөгөө хээрийн салхинаас устдыг нуруундаа гаргаж үзээгүй гэдэг шиг яг сайхан хөдөө гоё гэрийнхаа гадаа ч юм уу уулан дээр гараад янзын дуулж байгаа юм шиг тийм мэдрэмжийг одоо мэдрэмжээр дууллаа. Баяр хүргэе. Баярлалаа. За баяр хүргэе. Тэгээд ямар ч гэсэн амжилттай давгүй дуулчлаа. Тэгээ өнөөдөр энэ уралдааныг зориулж ирсэнд баярлалаа. Тэгт амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье. Сэтгэл өндөр байна. Ямар сайн нэгдүгээрт дуулаа гараад ирлээ. Тэгээд жоохон сандртай юм байна. Сүүгчд маань яг дууны сонголтоо бол их зөв хийжээ л гэж байна. Ер нь маш чадварлаг сайхан дуулдаг залуучууд бас юм байна. Ер нь хүчтэй л оролцогч байна. Нутгийнхан зон олондоо сайхан аварж өнөө ханьс нээсэн өдрийн эндийг дэвшүүлээд тэгээд энэ тэмцээнд ямар ч гэсэн сайн оролцох болно л гэж хэлээ да. Ерөнхий ивент гэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Дараагийн 2 дугаар шатанд тэнцсэн эрхэм оролцогчдыг тодруулахын тулд эхлээд 3-4-р дүйцэд нэвтрүүлгийн 3-4 дугаарт оролцож аядуугаан өргөсөн эрхэм хүмүүсээ урьнаа. За ингээд тайснаа Сэврээ сумаас оролцогч Нарангийн Буянхууг урьж байна. Хөрмөн сумаас оролцогч Батбаатрын Батэрэдүй, Баянговоо сумаас оролцогч Цэндаюшин Сүхбаатар, мөн Мандаа сумаас оролцогч Төмөрбаатрын Өдөмж Төгөлдөр, Хан хонгор сумаас оролцогч Батхуйгийн Ариунбат, за мөн Хөрмөн сумаас оролцогч Ванчгийн Ариунболт, за мөн Цогтовоо сумаас оролцогч Бурмаагийн Борцэцэг. За дараагийн дуулсан хүн бол Цогцэцгийн сумаас оролцогч Алтан цэцгийн Мегмар сайхан. За мөн Мандаа сумаас оролцогч Ухнаагийн Насан дортох. Номгон сумаас оролцогч Мядагийн Батнасан. Баянговоо сумаас оролцогч Мөнх жаргалын Бямб далай. За эрхэм хүмүүс манайшаа яваад гараа. Тайзан дээрээ гарч ирээ зогсцгоё. За мөн Цогцэцгийн сумаас оролцогч Ган төмрийн Саранхуу, Мандаловоо сумаас оролцогч Бат Эрдэнийн Энх Эрдэнэ. За ингээд эдгээр эрхэм оролцогчид маань манай уралдааны дараагийн 14 оролцогч байж байгаа. Одоо 2 дугаар шатанд тэнцсэн эрхэм оролцогчдыг би зарлая. Хоёрдугаар шатанд Цогтовоо сумаас оролцогч Бурмаагийн Борцэцэг таныг урьшаалахыг хүсэж байна. За мөн Хан хонгор сумаас оролцогч Батхуйгийн Ариунбат, Хөрмөн сумаас оролцогч Батбаатрын Батэрэдүй, мөн Баянговоо сумаас оролцогч Цэндаюшин Сүхбаатар. Адад шинбаяр хүргэе. Цогцэцгийн сумаас оролцогч Ган төмрийн Саранхуу, мөн Баянговоо сумаас оролцогч Мөнх жаргалын Бямб далай. Бямб далайг байна уу? Ирж байгаа юу? За Сүхбаатар мэдж байгаа те. За ингээд эдгээр 14 оролцогчоос 2 дугаар шатанд тэнцсэн хамгийн сүүлчийн хүнийг тодруулъя. Ингээд сүүлийн тэнцсэн оролцогч бол Мандаловоо сумаас оролцогч Бат Эрдэнийн Энх Эрдэнэ. За ингээд эдгээр хүмүүс маань оролцогчид маань 2 дугаар шатанд тэнцсэн дараагийн шатныхаа дууг бэлдэж байна уу гэж зэрэглэл рүү орж байна. За ингээд үлдсэн оролцогчид маань тажиг үзтээ.
Зөв ахвал одоо өвдөө хүн олон одоо уралдаанд орж олон уралдаанд ялж ядагдаж явсан байх тийм ээ. Тэгэхээр та бас Ахмад өнөө хувьд бас нэг төлөөлөөд нэг үг хэлчихгүй юу? За энэ тэмцээнд оролцсон Доолви баярлж байна. Энэ 2 дугаар шатанд оролцож байгаа бүх дуучидаа ажлын амжилт хүсье. Баярлалаа. Босод уран орцогч маань гэсэн ажил бодолтойгоо хаа гэж бодож байна. Ингээ та бүхэнд амжилт хүсье. Ямар ч үсэн сайхан уралдаанд оролцож, аядуугаан өргөж, нутаг орноо өөрийгөө Монгол түмэнтэйг мэдчилээ. Ингээ та хэдийг суудлаа суухыг хүрж байна. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Элч дулааныг 100-аас 105 толгой хувьцаат компани. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. Инхүү ерөнхий ивент тэтгэгчээр Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар мөн ерөнхий ивент тэтгэгчээр өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. За ивент тэтгэгчээр Хасуулбат Хязгаарлалт хариуцлагатай компани, Solid Partners Group компани, Дадан булаг компани ажилласан Өмнө Говьчууд дуулж байна. Уралдааны маань 4 дахь дугаар инхүү энд хүрээд өндөрлөж байна. Олон авьяаснуудаар учран зодгох дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Эрдэс баялагын сангаас эх орны хон ирээдүйг цогцлоож, хөгжлийн хөдөлгөгч хүч болон зүтгэх эрмүүн амжилт шаргуу хөдөлмөрийн эзэд элч дулааныг 100-аас 100 төртөөлөн буй 5 толгойн уурхайчид. Уудмих говийн цээлд бадамлан ассан элч гэрэл. Улс Монголын маргаашийн төлөө махран зүтгэсэн уурхайчид.